Нэг 3 5 5 4 3 2 1 гэж байна тийм ээ. За тэгэхээр би номоо нөгөө уншихад өөрийгөө илүү юу яах вэ? Өөрийгөө илүү нөгөө байн гурамтай байлгах гэдэг. Миний хүүгийн манай отхон хүү нэг аав ээжийн баяр гэж байдаг. Аав ээжийн өдөр гэдэг. Тийм өндөр аав ээжтэй баярлалаа. Урт наслаарэ гэж бичсэн. Миний хүү өөрөө ингэж хийсэн. Тийм болохоор би яруу сайхан гэх хүүгийн маань Монгол нэр нь болохоор Солонгос нэр болохоор Шижиг алт гэдэг нэртэй. Тэг бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө байдаг тийм ээ. Гэхдээ би бол бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгнөөс илүү бэлэг гэдэг бол ном байхад үнэхээр одоо тийм бүх цаг үед үр удам дамжаад ч гэсэн үлдэх ийм гоё бэлэг гэж бодсноос сонсогдсон 180 дугаар утсан дээр надад сонголт байсан. Нэг бол бууж өгөх, эсвэл итгэл найдвар тээх боломж байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдрал дээр таны бас миний амьдрал дээр дандаа сонголт байдаг. Би уурлах уу, эсвэл төвчих үү? Би сурах уу, эсвэл залхуурах уу? Тэ? Би өөрийгөө өнөөдөр урамтай байлгах уу, эсвэл уруугаар байлгах уу? Ерөөсөө сонголт байдаг тэ. За тэгэхээр би тэндээс авсан бүхий л бэлгээ амьдрал хэмээх бэлгийг мэдэрсэ. Тэ өвчин шанал маань үгүй болоогүй ч хөл гар зүрх маань ам орсон мэт болж зориг хүсэл тэмүүллээр дүүрэн лувшиж эхэлсэн гэж. Энэ дэлхийд миний оруулахыг хүсдэг өөр олон хувь нэмэр байгааг би ухаарсан. Энэ мэтчлэн ирээдүйг тааж мэдэх аргагүй. Өмнөх хичээл дээр ч гэсэнтэй ирээдүйд танд юу тааж байгааг төсөөлхийн аргагүй, таахын аргагүй гэсэнтэй бидний амьдралд ямар сайн сайхан зүйл байгааг бид нар таахын аргагүй. Тийм болохоор бид нар үргэлж итгэл найдвар тавих ёстой. Зарим хүмүүс би хөгшөрчлөө удахгүй үхэх нь, би хөгшөрчлөө удахгүй өвдөх нь гэж урьдчилж өөрийгөө ирээдүйгээ тэгж хар бараан зүйлээр таамаглаж байдаг. Харин бидний сонголт бол гэгэн зүйлийг итгэх, найдах ийм зүйл байгаа. Тэгээд ч итгэл найдвар гэдэг зовлонгоо халахвчилдаг цагаан будаг биш, харин сониуч зангийн хөрөнгө оруулалт юм аа гэж. Та нар маань зарим хүмүүс нь бүр үнэхээр өнгө олдоггүй байсан. Зарим хүмүүс нь бол хөрхөн дуулдаг хэрнээ өөрийгөө би солгоё гэж боддог байсан. Зарим хүмүүс нь за яах вэ? Энэ сургалтанд ямар ч байсан ороод үзьегээд сониуч зангийн хөрөнгө оруулалтыг өөрөө хийсэн. Тэгээд өөртөө хийсэн. Тэгээд энэ хичээл бол таны бас сэтгэлийг сэтгэл ханамжтай байлгаж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Багш нь ч гэсэн та нартай бас энэ цагийг хамтдаа одоо үр дүнтэй байлгахын тулд илүү хичээсэн. Тэгээд тийм болохоор зэрэг бидний энэ цаг бол одоо интернетээр уулзаагүй онлайнаар ингэж уулзж байгаа ч гэсэн бидний амьдралд маань та нарч багшийн хувьд үнцэнтэй шавнар, багш нь бас та нарын хувьд тийм багш байсан бахаа гэж би бодож байна. Тийм болохоор итгэл найдварыг сонгох нь өдөр бүр анхаарлаа юунд төвлөрүүлэхэд нөлөөлдөг. Би өөрийгөө залуу мэтээр төсөөлж өдөр бүр эрч хүчээр дүүрэн явж бүжиглэж бас дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Итгэл найдвар нь сониуч зангаас өөрцгүй. Шантрахгүй байхад эр зориг шаарддаг гэж тэр хэлжээ. Тэр хүмүүст бууж өгөхгүй байхыг сануулдаг төдийгүй эргэн тойронд маань хөгжил дэвшил ахиц үргэлж гарч байдаг гэж хэлэх дуртай. Бид ямар нэг зүйлийг боломжгүй хэмээн итгэл алдарвал бидний хүснээр болно. Эсвэргээрээ зоригтой алхам хийвэл ямар үр дүнд хүрэхийг хэн мэдлээ. Итгэл найдвар бол сониуч зангаас өөрцгүй зүйлээ. Чухам итгэл найдварыг төсөөллийн хамгийн
шийдэмгий хувилбар гэдэгт би хувьдаа итгэдэг гэжээ. За тэгэхээр бүгдээрээ шинэ ондоо тийм ээ энэ онд хуучин онд байсан мэдээж бидний туулсан маш олон зүйл байгаа, өнгөрсөн амьдрал байсан олон зүйл байгаа. Гэхдээ тэр бүхний бодит байдалтай нүүр тулсан бид одоо итгэл найдварыг бол гэрэл гэгээтэйгээр тийм ээ итгэл найдвар тээж сониуч зангаар ирж буй шинэ оноо ухтахдаа үргэлж өөрийгөө хөгжүүлж үргэлж урагшаа байцгаая. Бол орчлонд жаргасан. За тэгээд дууг эхлээ сурахдаа үгтэй танилцдаг тийм. Энгримийн товчоор ирхэлсэн инхри чим нугтаасай. Энгримийн товчоор ирхэлсэн бэштэй 4-4 4-5 гэдэг юм хоёр юу хэмжээ өөрчлөлт холигдож орсон байдгийг.